Баяртай мөрөөдлийн хэлтийг нэвтрүүлэг шинэ оныхаа анхны дугаарыг үзэгч та бүхэндээ өргөх гэж байна. За ингээд мөрөөдлийн хэлтийг нэвтрүүлэг Монгол Их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч байгууллага Далайн Хөх компанитай хамтран уламжилт ёсоор одоо жил бүхэн хүмүүсийг авч эмчлүүлдэг байгаа. Энэ удаа бол бид бүхэн өөрийнхөө пэйж хуудас одоо сошиал ертөнцөөр дамжуулан 40 гаруй хүүхдийн материалыг Солонгос улс руу явуулснаас одоо 3 хүүхдийг бол сонгосон байна. Ингээд манай мөрөөдлийн хэлтийг нэвтрүүлэг бол одоо Далайн Хөх компанитай хамтарч ажиллаад бол энэ удаа 5 дахь жилдээ болж байна. За ингээд ямар ч байсан энэ удаа бол 3 хүүхэд маань сонгогдсон байгаа. Сонгогдсон одоо Монгол Их сургуулийн эмнэлэгт орж эмчилгээ нь хагалгаанд орохоор болсон. Ингээд ямар 3 хүүхэд сонгогдсон талаар Далайн Хөх компаниас орж мэдээлэл авцгаая. За ингээд манай мөрөөдлийн хэлтгийн нэвтрүүлэг Солонгос улсын Монгол Их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллаад одоо жил бүхэн уламжлалт болгож ингэж хүүхдүүдийг одоо үн төлбөргүй хагалгаанд оруулж ирсээр одоо 5 жил болж байна. Тэгээд энэ удаа манай болохоор бас хүүхдүүд сонгогдсон байгаа. Манай Онгоны Ангаах ухааны их сургуулийн төлөөлөгчийн газар маань мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад ингээд 5 дахь жилдээ болж байгаа. Урд нь бол жүжигчин найруулагч Жамис Ронга бас бөөр шилжүүлэн суулгах мис зас 50 хөнгөлтөөр явж исэн. Мөн олон Равсал Банз нэрээр олон танигдсан Максар Жууга маань бас өнгөө онцлогоо эмчилгээнд явсан байгаа. Бас Борнуурын малчин нэргүү гэж өвчтөн маань нурууны диск суулт гэсэн эмчилгээнд яваад ирсэн байгаа. Нийтдээ ингээд 5 өвчтөн эмчилгээнд явсан байгаа. Энэ жил болохоор манай Онгон сангийн 100 жилийн ойтой холбогдуулаад 0-12 насны хүүхдүүдээс 3 хүүхэд сонгож эмчилгээ хагалгаанд явуулахаар шийдэгдсэн байгаа л да. За тэгвэл ямар ч байсан энэ жилийн хувьд бол манай Онгоны Ангаах ухааны их сургууль маань 3 хүүхдийг одоо үнэн төлбөргүй эмчилгээнд хагалгаанд авна гэсэн баяртай мэдээг өгсөн байгаа. Мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэг болон сошиал ертөнцөөс судалгаа хийж хайсны үндсэн дээр 3 хүүхдийг сонгосон байгаа. Нийтдээ болон 40 хүүхэд бүртгэгдсэн ирсэн л дээ. Тэндээс 3 хүүхэд энэ жил сонгогдсон байгаа. За 3 хүүхэд маань тэгээд голцоо яг хаанаас сонгогдсон бэ? Ямар хуу хүүхдүүд сонгогдов? Хэдэн настай? 3 хүүхэд маань болохоор Өмнөгов аймгаас Хонгор зулгээ 6 настай охин байгаа. Энэ хүүхэд маань болохоор төлөгдөлттэй гар нь ингээд алган тэнийхэ болцсон. Тэгээд жил болгон энэ хүүхэд маань мис засалд орох шаардлагатай байдаг. Одоо бас яаралтаа орохгүй бол үе мултар хайлд орчод байгаа хүүхэд байгаа л да. Тэгээд амьдралын боломж бас хэцүү учраас энэ хүүхдийг бас нэг сонгоцсон байгаа. Тийм. Эрдэнэ тогтоос Номон зэ гэдэг 6 настай охин байгаа. Энэ охин маань болохоор нүдний энэ зохины гажиг дутуу хөгжилтэй ийм хүүхэд байгаа. Мөн Улаанбаатар хотоос Алтан од гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань болохоор нүдний төрөлхийн гажигтай буюу одоо хялбар ийм хүүхэд байгаа. Энэ 3 хүүхдийг сонгож эмчилгээнд явуулахаар болсон байна. Ямар ч гэсэн ийм сайхан баяртай мэдээг дуулгасанд баярлалаа. Мэдээж энэ 3 хүүхэд маань бас 3 хүүхдийн маань ирээдүйд айгүй том хөрөнгө оруулалт болж байна. Хүний ер нь эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн гэдэг бол тэр зөвхөн хүүхдэд биш тэр гэр бүлд за тэгээд бүр ойр орчмынхын бүгдээрэнд нь одоо асар том хөрөнгө оруулалт оруулж байна гэж би ойлгож байна. Тэгэлгүй яг хөө бид ч гэсэн манай байгууллагын энэ хүүхдүүд туслах болсонтой их баяртай байгаа. Мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад жил бүр ийм буйны үйлстэй хийж байгаадаа бас мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлгэнд их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгэд одоо дараагийн маань ажил болохоор хүүхдүүдтэйгээ уулзаж энэ баяртай мэдээг дуулгасныхаа дараа одоо материалаа бүрдүүлж визэнд орж одоо хэдүүгээр ер нь хагалгаанд оруулахаар төлөвлөсөн байгаа. Тийм ээ хүүхдүүдээ одоо специал задлсныхаа дараагаар мэдээж нөгөө визний материалыг бүрдүүлэх хугацаа бас орох байлгүй. Визний материал бүрдүүлснээс хойш бас тодорхой хугацаа ордог л доо 7-10 хоног. За ингээд ямар ч гэсэн одоо ийм сайхан буянтай үйлс хийж байгаа танай байгууллагынханд болон Монгоны Ангаах ухааны их сургуулийн эмнэлгийнхэнд баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэгтэй хамтарч улам цаашаага олон хүүхдийг за ингээд эдгээж эрүүл болгож
За Монголынхаа ард түмний одоо эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхний ажил үйлс ч гэсэндээ үргэлж дэлгэрч явах алтугай ингээд Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. За ингээд ямар ч гэсэн бид бүхэн Вонгоны Ангаа ухааны их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчийн газар болох Далайн хөхмөр компани дээрээс 3 хүүхдийн нэрээ аваад гарч ирлээ. За ингээд 3 хүүхдийн нэрийн дагуу уцаар яриад үзэхэд Эрдэнэтэд байдаг Намун Заяаг 6 настай хүүхэд маань Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна. Эмээтэйгээ ирээд энэ удаагүй энд амьдарч байгаа гэж сая уцаархад хэлээд бид нар гэрийнх нь гадаа ирсэн байна. Тэгээ хүүхдтэйгээ орж сюрпризээ задлаад дээр нь одоо хүүхдийнхаа биеийн байдалтай ер нь ямархуу байдалтай амьдарч байгаа талаар бүгдээр хамтдаа орж уулзцгаая. За манай Намун Зай маань байгаа юм. Сайн минут та наашаа гараад өөрөө зүгээр хөрөөд. За сайн минут. Сайн байна уу? За сайхан үлдчихэж гэнэ үү? Сайхан үлдчихэ. Та нар сайхан үлдэж гэнэ үү? Оо сайхан. За. Эрдэнэтэд байдаг гэсэн хотод хязаа орж ирсэн. За ирээд бараг сар гар болж байна. Энд хүүхдийг харах гэж ирсэн. Тий, тэгэл. За манай төлөөлөгчийн газрын хүнийг бол таньж байгаа эцэдтэй Бацхийг. Таньж сая орж. Бид нар яах гэж байгаа юм шиг санагдаж байна. Юу гэж бодов яа? Мэдгүй Намун Заяаг асууж ахсуухаар зэрэг би Намун Заяагийн юмыг бүрдүүлж өгсөн байхгүй юу? Тэгэл тэр талаар л асууж авах гэж хэлж байгаа юм болов гэж бодлоо шүү дээ. Тэр талаар л асууж авах гэж байна. За тэгээ тухтаа сууж байгаад яриадах уу? Хаан суух уу? За тэгээ. За ингээд ямар ч байсан бид нар төлөөлөгчийн газрын хүнийг дагуулад Намун Заяагийнхаа сургийг тавьсаар байгаад Эрдэнэтээс Улаанбаатараас оллоо. Тэгтэл манай Намун Заяа маань Улаанбаатар тэрээд 1 сар болж байгаа юм байна тий. Намун Заяагийн биений ямар Намун Заяа за сайн уу? Сайн. За хэддгээр анги лээ? 1. Айл сургууль сурж байна. Чингор. За 1-р ангид энэ жил 1-р ангид орсон юм уу тий? За Намун Заяа аав ээж хоёр найз. Гадаад явсан. Оо гадаад явсан юм уу? Хоёлаа юу? Аав дүүх гэсэн ээж севтатага. За аав ээж хоёртойгоо уцаар ярьж байна уу? Ярьж байгаа. За манай Намун Заяа айлын ганц хүүхдөө. Тий. Үгүй айлын 2 хүүхэд. Ах нь оюутан. Энэ өөрөө одоо 6 настай. Танаа охины ч хүүхд юм уу? Миний дүүгийн хүүхэд. Вирус ганц дүү тий. Тэгэд 2008-7 онд явсан юм уу эдний ээж нь юу явсан. Нөгөөх Эрдэнэтийн шим технологид ажиллаж хагаад тэр шим технологи дампуурал тэгэл залин мөнгө болоод одоо амьдралын ирэхээр түүрх явсан. Тэгээд түүрхэд 4 жил ажиллачаад яг олигтой хороос юмгүй яжгаал ашиг болигэд ирээд өнгөрсөн 1 сард шивэд яваа шивэдээс цаашаа 3 сард Швейцарт очсон. Одоо тэгээд тэнд ажиллаж байгаа. Аав нь одоо түүрхт л байгаа л гэх та. Сургаггүй мө. Энэ аав ээж хоёр нь салчихсан юм. Гэхдээ энэ дөрөөс тийм ойлголт бид нар төрүүлдэг. Одоо яа харахгүй ярьчлаа би тий. Тэгээд аав энд байгаа. Тэгэл одоо өөр арга тасартаа бид нар тэгж хэлдэг байхгүй. Айгу аав амтай байхгүй. Тэгэхээр энэ зэрэг бид нар аавын төрөлт байдаг гэлдэг байхгүй. Стай банк аавгаа ярина. Тийм мэдгүй. Мэдэн хамт амьдарч исэн бүгдээрээ. Тэгэд уулын уцаар яриад л дэгсэн чи сүүлийн 3 жил дээрээс тагчиг ирсэнгүй шүү дээ. Энд л байдаг. Аавгаа санаж байна. Аав ичээр яах гэж явсан гадаад? Ажил хийх гэж. Ажил хийгээд яах юм? Мөнгө олно. Мөнгө олж яах юм? Байр авна. Байр авахаар яах юм? Аяндэр Хинтээ? ээж аав агаа энтертэйгээ.
Аав нь энэ бугантад инженер хийж байгаа л одоо энэ хотод л орж ирсэн энэ төлөв ажил юм хийж байгаа. Тэгэл ээж нь ер нь л одоо гол нь хүүхдээ ямарсан эмчлүүлж яг л одоо ямар байх хэмжээнд нь хүрдгийг тэр хэмжээнд хүргэн л гэж л одоо зорж явж байгаа юм. Тэгээд Турк яваад 4 жил болоод ирсэн. Тэгээд нэг яхан Туркч угаасаа тийм ш тий. Тэгээд энэ сая 1 сард Швейцар явсан. Тэгээд одоо тэнд ажиллаж байгаа. Ямар хөө байна гин? Одоо л нэг жоохон хөлөө олж гайгүй шиг болж гин л гэл. Тий. Санаа зовлтгүй л гэдгийг штэ одоо тэгээд холоог болохоор бид нар чинь тий. Аавда айгүй хайртай ерөөсө байнга аав гэнэ аавтайгаа утсаар ярина энэ төр гэл тэгэл явта орлол яриулна да манай хүүхд энэ төр ингээл аав нь ярьж балаж малаж өгч болж байна энэ төр гэл. Аавдан би дуулжсан. Аавдан би хайртай гэж дуусан. Аавынхаа дээр хүүхэд бүхэн ажаалтай байдаг гэж дуусан. Ер нь аавтайгаа утсаар ярихыг айгүй хүсдэг. Ер нь тэгэл утас барьчил багтаа бол ерөөс айгүй аав нь бас айгүй ярддаг байсан маа уулна. Тэгэл аавтайгаа ярихаар баярлна. Аавынхаа тухай айгүй тийм зүн савнтай мэдрэмжүүд би ингэж илэрэн айгүй өрөвдмөр штэ нэг удаа бүр айгүй амар ёо ястаа амар болчлоо. Аав амар байна ээж. Эмээ ястаа амар байна гэдсэн чи 2 хоногийн дараа аав нь эргэлд надруу ирсэн чинь бүр маань өвдүүд эмнэлэг төвчлээ. Гээл ярьжсэн. Тэгээ аав нь бас би өөрөө ч зориглож утсаар ярьж асуухгүй энэ тэрнээс бас аав нь би минь өвчтэй багтмаа. Бөөрийн хагалгаанд өнгөрсөн жилд орсон гэсэн манай энэ октодтой тааралдаад орлоо олгцсон явж гисэн. Тэгээ тийм болохоор ч одоо бас охинлогоо зориглоод ярьж чаддаг юм бол ерөөс ойрын 3 жил ерөөсөө ярихгүй шүү. Тэгэл аав гэдээрэд идэг болохоор энэ хэдэн л аав чинь төрөхтэй байгаа гээл бас юм хүм аав чинь өгч явуулж гин гээл юм өгөөл ингээл аавтайгаа л халугдаад байгаа л гэж ойлгоод байдаг байхгүй аюу зэн. Манай намаа цай нүдэн яатсан гин нүдэн угаасаа гарахтаа зохины дутуу хөгжилтэй төрчихсөн. Тэгээд доторх нүдний хараа мараа нь ингээд зүгээр хэвийн мөртлөө гадна тал нь ингээд их богинохан жижигхэн төрсөг болчоор зэрэг чинь нэг харах орчин баг тэгүүрт нь айгүй ядаргаатай. Одоо сургуульд орсон чинь яг самбарын урд суухаар бас хэцүү ингэн өөдөө ингэж хараад ингээд бас бүр их нөлөөсөн гоё самбараас хол суухаар зэрэг сайн харахгүй нөгөөдх нь жижиг юм чинь. Тэгэл маш их толгойн өвдөд их л багшин тэгээд ирээд бол ерөөс юм ярих юм байхгүй. Хичээл тараад ирэхдээ бол нүд нь ингээ удаацсан л ирдэг. Жохон хүчилж хараад байгаа. Тэгээд 5 сартай байхад нь Шведийн эмчнэр ирээд тэр хүмүүст үзүүлсэн чинь зүгээр шууд ингээд хэргалт хийцсэн байхгүй. Тэгээ тэр нь иргэд яг нэг унтдаг үед нь байсан болохоор төрхөх тос мосын ч одоо сайн хэлж өгөөгүй юм уу? Тэр үед нь би харддаг байсан. Тэгээ иргэд идэгч гэсэн. Нар тосхаар харахгүй нүмс гажаад байд. Өөр хичээлээ бичгэлээр хэцүү байна уу? Ядраад байдаг. Нүднөө? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч холбоо мэдээлэл технологийн хүрээ дээд сургууль. Бид нар яах гэж энд ирсэн талаар та ямар ойлголттой байна? Би одоо битүүдэл одоо л юм л бодож ин л та. Тэрнээс бол эхлээд бол ерөөсөй ойлгоогүй шүү дээ. Дээрээс утастал наман зэ хаана байна, яг хаана байна, яг таяр хаа байна гэдгийг хэлсэн чинь за хаагуур танад орж болох хойно хаагуур гэсэн. За тэгвэл та одоо 10 минутын дараа хаалга онгойлгож ирэх гэсэн байхгүй юу? Тэгээд онгойлгожсэн чинь төлөөлөгч нь ороод ирсэн. Тэгээд сандраад одоо бодохоор зэрэг наман зэгийн юуны талаар л миний нөгөө өгсөн санал хүсэлтийн талаар ингээд явж байгаа юм байх л гэж ойлгож байна. Манай мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлэг Монгоны анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчийн газартаа хамтарч ажиллаад нэлээд олон жил болж байна. Одоо нэгтэй 5 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бид бүхэн нэлээд олон хүнийг эмчилгээ хаалганд явуулж ирсэн юм аа. Тэгээд одоо энэ удаа үзчихсэн үү те энэ удаа Монгоны анагаах ухааны их сургуулийн эмнэлгээс 3 хүүхдийг одоо үн төлбөргүй хагалгаа хийж өгөө гэж эмчилгээ хийж өгөө гэд тэгээд ингээд манай намуу зай ингээд шинд ингээд ямар ч юм явахаар болсон байна. Азтай маа минь ах. Баярлалаа. Намзаа. Ямар ч байсан энэ аныхын ажилдаг төлөөлөгчийн газар за манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг гэж үздэг үү? За тэгээ ТВ-ийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр наман заяаг Солонгос руу авч яваад одоо эмчилгээнд онцлогоонд оруулъя гэсэн байна. Юу гэж бодож байна? Нүдийг гоё болгоё гэж байна. Нүдийг хөөрхөн болгож өгье гэсэн байна.
Баярлж байна уу? Ээжийнх нь мөрөөдөл ерөөсө тэрний төлөө л тэр хүн явж байгаа. Охин л тийм бол одоо гоё болгоно л гэж юм байна. За тэгээ ямар ч гэсэн энэ баяртай мөчд хамт байсан төлөөлөгчийн газрынхаа хүний сэтгэлийг сонсъё. Миний бас сэтгэл хөдлөд. Ялгаагүй баяртай л байна. Бас нэг тий айлын сайхан мөр сайхан өвчин нэдгээ сайхан болно гэдэг чинь ямар сайхан буянтай үлс бид нар бүтээж байгаа үлээ гэж бодохоор маш их баяртай. За энэ баяртай мэдээг хэдүүд ээжтэнд дуулах вэ? Өнөөр ороо ингээд энэ хүүхдүүд жоохон ажил төрөлн цэцрэл одоо манай нэг охин бас энэ оюутан байдаг. Бага охин. Тэрлүүгөө утасаа тэд нар ч нөгөө байнга ингээд юу яаж идэг? Интернетээр холбогдчиход хэлчихэр л тэгээд. Тийм дээш нь холбогдно гэж яах шиг юм. Тэгэл баярлалаа. Ээж нь л их баярлах бах та. Ээжтэйгээ уцаар ярих өнөөрөө. Уцаар яриад хэлээрээ заяа. Нэг анаа ирээд намайг солонгос авч явахаар болсон гэж ээжтэй хэлээрээ за. Нүдээ маань хөөрхөн болгож игнэ гэсэн гэж хэлээ шүү заяа. За тийм сайн байна. Чи яасан гой палааштай бэ? Чамд энэ гой палааж хэн өгсөн? Анаа минь Анаа минь өгсөн. Ямар гой түүпэлтэй юм бэ бас? Хэн өгсөн? имээ авчихсан. Имээ авч гисэн. Энэ гой туулаатай өмдөг ч гисэн үү? Аа, чих мэхээ цаалвал яасан гой юм бэ те? Хэн цаалж гисэн? Имээ минь Имэн л юм уу? Имээ минь. Имээгүй юм нэг алга. Тэ? Манай намаа зай таныг имээг л гэж ойлгох. Эднэр ч гэсэн манай хүүхдүүд ч гэсэн ерөөсөө яг л өөрийнхөө дүүшгэл эдрийг авч явдаг. Хүүхдүүдтэй хувцас авах бол ижил хувцас аваад ингээл. Бараг ээжээс нь хойш тааж бараг 4 жил шахуу тусагч байгаа юм. Тий 4 жил гарan ширж явсаар гал нэг юм Эрдэнэтэд цэцэрлэгт сурж байсан. Тэгэл энэ намар сургуульд оруулах гэсэн чинь манай хүүхдүүд шиг ингээд ийм хүүхдэж бас ингээд нэг хүүхдүүд ингээд нэг ингээд зэрэглэл ингээд гадуурхаад тийм байдаг байхгүй юу. Тийм болохоор энэ хэд ээжд нь хэлээд ээжээс нь ерөөсөө л хоёрын сургууль цөөхөн хүүхдтэй газар сургая гэдэг. Тэгээ чин хурд энэ соёлын сургуульд оруулсан. Тэгээд оруулсан ч бас онсон юм шиг санагдаж байна. Тэгээд хүүхдүүд нь багш нь чайгүй сайхан зантай хүүхдүүд нь ч тийм ялгуурлах тийм байхгүй хөтлөөлгүйгээд идэх ш. Айгуур. Багш нь математик дээр намууны ангид нэг номер 1 байгаа шүү л гэдэг. тэр чийж ирмээр Ачиг сэргэлэн юм шиг байгаа шүү дээ. бүжгэлдэггүй бас тий. Ингээл автобусанд суугаад явж байгаа чи яг урдаас харж исэн хүн чи яг ингээл нүдрүү ингээд хүмүүс айгүй мухаа яг ингээд ширчдэг ш. Тэгээ заримдаа шүү би одоо за одоо болоо юм биш үү болоо штэ л гэж заримдаа хэлдэг. Тэгээ цом болвол ийм жоохон хүртэл айгүй нүдний шил зүтдэг ш. Нүдний шил зүчгэрс мэдэгдэхгүй тэгээд айгүй нүдний шил зүн өөрөө. Тэг яг мэдээд байгаа нь мэдэгддэг. Ээжтэй би додолжсэн. Ээжтэй би хайртай гэж дуусан. Ээжийнхаа ингэж хүүхэд бүхэн ажаалтай байдаг гэж дуусан. Ээжигээ санаж байна Аа. Ээжийнхаа байгаа газар л очимаар. Видэ. Хоёр нь хөөхөн охин дээрээ ирээд хурдхан шиг байр аваад тэгээд аахаатайгаа аавтайгаа ээжтэйгээ намуу зай хөөхөн нүдтэй болоод удахгүй бүгдээр хамт амьдрах байхаа тий. Чи анаатайгаа имээтэйгээ за ингээд өөр хүмүүстэй солонгос хамт явах нь штэ. Нөгөө нүдэ гоё болох нь штэ. За одоо тэгэхээр манай намуу зай юм ээж нь холлоо өн одоо байхгүй юм чи таал авч явах өөр. Тэг нь одоо надаас хөрхөн байх. Та өөр болох хэрэг боломж гаргана да. Би одоо энэ хүүхдийг харддаг. Тэгээд нэр ээж аав нь байгаа болохоор зэрэг өөрснөө хүүхдээ харна үз. Тэгэл ийм гоё боломж олдож яхаа ч одоо явна. Гадаа тоосорт байгаа юу? Байгаа. Та хоёр тойлонд нь байгаа тий? Энд байна байхгүй. Энд маань байхгүй. Гадаа тоосорт таван гэхэлэр бас нэлээд хугацаа орох бах та.
Нэг 7 хоногийн асуудал байх бах тий. Намууцагийн эмээгийн мөрөөдөл за тэгээд Намууцагийн ээжийнх нь мөрөөдөл төөтөр холын хол алсад явж охиныхоо хөөхөн нүдтэй болох гэж төөтөр алсын газар руу одоо мөнгө олохоор явсан тэр ээжийн мөрөөдлийг өнөөдөр ингэж битгхэн бас билүүж өгөх гэж танаа энэ гэрт орж ирсэндээ бас баяртай байна. За баярлалаа. Ийм буянтай ажил хийж яваа та хоёр ч гэсэн улам их ажлын амжилт хүсье. За чаавтай өвчлмөр гэлж. Хайртай шүү. Аава хордын ирээрээ. За ингээд мөрөдөл биелэг нэвтрүүлгийн уран бүтээлчд өнөөдөр сонгогдсон 3 хүүхдээ аваад Солонгосын Монгоны их сургуулийн эмнэлглөө зорихоор одоо Чингис хаан онгоцны бодол дээр ирсэн байна. Өнөөдөр бол 11 сарын 16 онгоц маань 70 онгоц байгаа. Одоо 6 өнгөрч байна. Мэдээч жоохон хүүхдэд өглөөс тусгаж жоох ядарсан бах. Ингээд тэгээ цагт авч байна. Одоо нэг маань унтцсан байлгүй тэ хоцорсон юм шиг нэ. Одоо орхио явчих уг нь гуруулаа явах хэвээр шүү дээ. Яадаг байна. За ингээд бүх юм бэлдээд ирсэн үү? Намайг бүх юм бэлдсэн үү? Явах юм аа. Бэлдсэн үү? Аа. Хэрэгтэй бүх юм чамдаалцсан уу? За. За яасан бэлээ юм бэлдсэн мөлөө? Гоё гартаа болно гэж баярлаад байгаа. Баярлаад байгаа. Тий. Ээжт нь хэлсэн үү? Хэлсэн. За. 3 хоногийн өмнө хэлсэн. Айгүйх баярлсан. Өнөөлөө ууланд болж игэл одоо тэдний чинь 12 цаг л болж байгаа. Хүлээж яана л гэсэн шүү дээ ярина л гэдгсэн. Айгүйх баярлсан ээж нь. Ерөөсөн минутыг 9 хөсөл гэж байдаг бол нэг нь ингээ биелж байгаа юм л гээд ер нь төрөх тахтаа ч гэсэн танай юунд нэвтрүүлэгт хандъя гэж айгүйх боддог байсан. Утсаар айгүйх ингээ залгадаг байсан гинэ. Ямар сони юм бэ өстө мөрөдөл ингэж биелдэм байж тээ тэгэд хөөрөдсөн. Тий. Баярлсан. Бид ч гэсэн айгүйх баярлж байна. Бүр ихтгэл дүүрэн явж байна. Ямар ч гэсэн энэ сургууль мургуулынх нь айгүйх баярлсан. Наманад бас тусламж хүсээд тэгээд юу яс. За айгүй сайхан гоё болоод ирээрээ тэгэл бүгд бүхэл хүн баярлалаа. Тий. За тэгвэл ямар ч гэсэн бид нар бүгдээрээ л итгэл өвөрлөөд тий ингээд ээж аваасаа ангийнхаа найз нөхдөс ерөөл хүсээд ингээд Солонгос улсыг зорих гэж байна. Ямар ч байсан одоо Солонгос улсад очиод Монгоны эмнэлэг дээр эмчилгээгээ төгс сайхан хийлгээд ирнэ. Бүгдээрээ тийм ээ. За тэгээ бүгдээрээ одоо ингээд хөдөлцгөөе дээ тийм үү? Тэхүү намаа яг онгоцонд суухгүй бол одоо хэдхэн минут үлдсэн үү? Хэд болж байна одоо? Нэвтрүүлгийн уран бүтээлчд болно. За тэгээ манай нэвтрүүлэг сонгогдсон 3 оролцогч маань 3 цаг шахуу нисээд энэ ч олон улсын онгоцны бодлоор буулаа. За ямар ч байсан бид нар зарим нь анх ирж байгаа хүмүүс нэлээ олуулаа явж байгаа болохоор нэлээ хөвгөлтэй хөөртэй явж байгаад гарч ирэх шиг боллоо. Зарим нь цаашаа орж шалгууллаа. За зарим нь төөрч алга болох гээд бүр бөө юм болж гарч ирлээ. За тэгээ ямар ч байсан онгоцны бодол дээр буусан анхны сэтгэл ямар байна да? Их сайхан байна. Нутаг орнд сайхан байгаль сайхан яг л намар болж байгаагаар их л гоё л байна. Тий. За хаана ирснээ мэдэж гэнэ үү? Солонгос юм нэрээ юу? Нэрээ. За ингээд бид нар Инчэн хотоос гарч явсаар байгаад Игсан хотод байрлах Монгоны хаангаах ухааны их сургуулийн үүдэнд хүрэлцэж ирлээ. За ямар ч гэсэн эмнэлэг дээр ирж гисэн тэгээд бүх юм санснаар болоосай л гэж бодож байна. Тий. Ер нь их л гоё юм да. Тий, их ч юм үзлээ, байгалийн сайхан нэгч үзлээ. Одоо эмнэлэг рүү орохоор яг л энэ сэтгэл дээр л бүх юм
одоо сайхан болоосай л гэж бодсон юм шиг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. 3 хүүхдэд дагуулад Монгоны Ангаахын их сургуулийн эмнэлэг дээр ирсэн байгаа. Одоо ингээд бид гарч ирсэн давхар маань бол 9 давхар байна. 3 хүүхдээ бол гурвуулан яг нэг доор нэг өрөөнд ингээд хэвтүүлчлээ. За одоо тэгээд маргааш өглөөнөөс хагалгаандаа орно. Өнөө орой гэх юм бол ойр зүрийн шаардлагатай юмнууд шинжилгээ авахаар бол авах. За намын зэ яаж вэ? Сэтгэл ямар вэ? Гаян. Би нүдэн шилмээгүй гой болгомоор байна. Нүдээ эмчлүүлж гой болгомоор байна уу? Маргааш эмч үзээд намын зэгийн нүдийг гой болгох юм уу? Яах вэ гэдгээ маргааш эмч хэлэх байх. За чи маргааш эмчид сайн хэлээрэй за. Миний нүдийг одоо гой болгож болохоор бол гой болгоод өгөөч гэж гуугаарай заа. За. За. Чи нүдээ гой болгочиход юу н яах гэж байгаа вэ? Сайн юм харна. Сайн юм харна өөр. Нөмс гайхгүй. Сэв байхгүй болно. За ямар ч гэсэн маргааш эмчтэйг авалзын намын заяа. За юу. За манай 3 оролцогч болохоор Вонгоныхаа их сургуулийн эмнэлэг дээр ирээд нэг хонлоо. За ямар ч гэсэн шүн бүгдээрээ сайхан амарч онцгоосон. За тэгээд өнөө өглөө болохоор ерөнхийдөө яг хагалгаанд шаардлагатай эмнэлэг твтгэхэд одоо ерөнхий шинжилгээнүүдийг бол өглөө эрт 6-7 цагийн үед бол бүгдийг авцгаацсан байна. Одоо болохоор 3 хүүхдүүд бүгдийн ерөнхий үзэлгийг хийж байна. Яс өнөө өглөө эмч ямар шинжилгээ авсан? Тасны, шэсний, чэд, гэрээ санаж нь уу? санж. Хинээг санаж байна? Дүгнүүдээ санж. Дүүнрээ санаад байгаа юм уу? Тэгээ үүсгэх аюул сайхан юм аа. Баянган ирээл анхаарал тавиад өглөө дөнгөс сэрэнгүүт нэрэл халууныг үзэл хүмүүс нь аюул сайхан харцаа. Энэ эмнэлэг тавьж байгаа солонгос хүмүүс гэсэн бид нартай аюул дотн аюул гоё хэлцэж байгаа. Их л гоё бүлээн дулаан уур амьсгал ирчихсэн байж гин. Тийм болохоор тэр хичээрээ охин маань гоё болоод буцах байхтаа л гэж бодчих. За эмчи хараарай гин. 눈 감고 눈 떠봐봐. нүдэ нэ. 눈 떠봐봐. нүдэ нэ гинэ. нүдэ нэ гэрэ. 떠봐봐. хараарай. 남은 нүдэ нэ гэрэ. 여기서 여기하고 여기 이쪽은 안 쬐어요. Дээдлийн хайчлаагүй ганцхан. Ингээл сэтэлцэн. 옆에만. Япон маань 눈에는 눈을 нүдэнд бас нүдийг ингэж одоо нээдэг, одоо андаг нээдэг ширмэс байхгүй гэж магадгүй гэнэ. Тийм болох юм бол ямар ч хаалгаа их боломжгүй болно гэнэ. 그러면 Маргааш хаалгаанд оруулаад энийг хайчилж агаад одоо ширмэс нь ямар хөө байна вэ гэдгийг бас үзээд ирхээ гэнэ. Яг одоо нөгөө духны одоо ширмэсийг авч ийш нь залгаж болно. Гэхдээ хэрвээ ширмэс байхгүй тохиолдолд одоохондоо тэгэх юм бол заавчгүй тэрийг татаж одоохондоо суулгах бол шаардлагагүй. 이마에 있는 근육을 이용해서 Хэрвээ яг ширмэсэнд байхгүй бол том болсныхан дараа хийсэн хамаагүй дээр болно. Тэгээ ямар ч байсан хийх бүх боломж болцоо нөхцлөө бүгдийг хийнэ те. Хаалгаа хийсний дараа нүд ингэж анигдахгүй байх тохиолдол их байдаг. Тэгэх юм бол нүдний тусаалга сайн хэрэгжилжээж унтуулна. Энэний урталд яг ямар хаалгаа хийгдсэн би одоо мэдэхгүй болохоор те. Хаалгааны өрөөнд ороод одоо хүүхдийнхаа нүдэн дээр яг одоо нүдэ нээж үзчихээж тэгээд асуудлыг шийдэж мэдье гэнэ. За ингээд манай нэвтрүүлгийн оролцогч Эрдэнэ татаас ирсэн Намаа Заяа гэж 5 настай охин байгаа. Энэ охин маань бол нүдний хаалгаанд орохоор ирсэн байгаа.
Ингээд намын заяа маань бол одоо яг хагалгаанд орох гол хагалгааны өрөөнд орж ирсэн байна. Ямар ч гэсэн бүгдээрээ хагалгааны явцдаа хамт хайцгаая. Дөнгөс сая битгаар намын заяага хагалгааны өрөөрөө оруулчаад ирлээ тий. За хагалгаа ортор яасан сэтгэл санаа нь ямархуу байсан? Өөрөө л аягүй өндөр байсан. Ерөөсөө л өөрөө гоё болно л гэсэн тийм хүсэлтээс яг тэргээр аягүй өндөр би яач вэ нэг дуудахгүй нөө гэсээр гал орчлаа. Нөгөө хоёр маань явсан. Тий. Тэгээ би алтан хотоос төрүүлж гарнаа гэл. Имээ яасан өнөөдөр жоохон сэтгэлээр унтсан харагдаад байна. Хэмэрсэн өгдөрөөс харж өргөдөд. Ихтэй гайгүй хаа. Тэнд бидний хажуудалтай байсан хүмүүс ер нь ингээл дараалал фэшнд ороод байгаа. Ерөөсөн бараг л өргөс авч байгаа юм шиг л орчуул гарч ирдэн да тэд нар. Гэхдээ яг тэдрээс их ялгаатай л да. Гэхдээ найдаж байна. Санаа нэлээд хүнд байгаа шинжтэй энэ юунд тэгсэн хүүхэд ээжийнхаа сэтгэлийг эмээтэйгээ үссэн чи эмийнхаа сэтгэлийг дагаа штэ тоягч. Зүгээр өрөдмөр харагдаж байгаа юм чи айгүйх бодлоготой. Тэгэхээр ажгүй хөө ийм сайхан газар ийм сайхан үйлчлэхэд ийм эмзэгтэйсэн юм чинь гоё болоод гараад ирэн тэр афрес миний охин амжилттай болно гэж бодож байна. Хагалгааны үед бол намын заяас нэлээд тийм амар хагалгаа биш хүнд байгаа тий. Тэг өчигдөр та профессорын ярьсныг бол сонссон. Юу яагаад нээлт хийгээл тэгэл одоо судалсан ийм тасарсан юм байхгүй буюу ямар нэгэн таталцсан юм байхгүй бол одоо амжилттай болно. Хэрвээ суд центр нь судас буюу нөгөө болчингууд нь ийм чангаралт энэ төр ихтэй бол одоо нөгөө 14-5 орсон ахиж орох болно л гэсэн тийм юм. Ер нь бол хүүхдийг хамаагүй оролдож олон дахин хагалгаа хийх хэрэггүй юм байна да. Яг зөв газар сайн эмчтэр очих хэрэгтэй юм байна да гэдгийг би бас бодсон. Тэгээ эхнийх нь бол яг явуулын нөгөө Америкийн эмчнэр ирж гисэн байж байгаа л. Тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр урд нь үзүүлсэн байсан судалгаатай байсан болохоор эрдэнтээс дуудагдж ирээл бас маш олон хүүхд дотроос шалгарч 2 хүн хүүхэд фэсэнд орсон байхгүй. Тэрэнд нэгэнд наман зээ таарсан. Бидний уул нь бас их азтай л яваад тэгээд яг гол нь урд апрессныхын сорив айгүй тийм том соривтай болохоор л гээд энэ хүн жоохон тийм харамсаад ах шиг үлээ. Анх бид нарыг метрод явуулахад зургийг хараад болно гэж бодсон. Яг өвчтөн тулаад ирсэн чи яг энэ урдлынх нь энэ айгүй том сорив байсан. Намын заяагийн ээжтэй холбогдсон уу нэрээ? Мэдсэн. Маш их баярлсан. Тэгээ энд ирсээр холбогдоогүй. Бид хэд ер нь хинтэж холбогдог бол байна. 영어로는 메디알 피칸토플라스티. 그래서 눈매가 지금 이 양 눈 사이 간격이 이렇게 너무 넓어서 원래 그러면
그래서 더 하거든요. Нүд хоорондох зай нь бол нэлээд зайтай учраас жоохон ойртуулж нүдийнхийнх нь одоо энэ хөнхрийг томруулахын тулд жоохон ойртуулж хагалгаа хэлээ. Хоёрдугаарт одоо анигдахгүй байгаа нүдэн жижигхэн байгаа учраас давхраагийн жоохон татас хийж оёлоо. Гэхдээ одоо сая харж байгаагаар нүдний булчингийн одоо хэлбэр бол хоёр тишгээ юм 100 байгаа учраас энэ гүйцэж одоо хойтол руу нэг гүйцэж татаж бас ойж чадсангүй гэж үзсэн. Уг нь хүнийг ингээд давхраа хийхлээр энэ давхраа бол талд нь хүртэр ойцсон байхад давхраа нь гүйцээд давхраа гараад ирдэг юм байна. Тэгтэл намын зайг болохоор энэ булчин ингээд одоо 8-ын тооны хэлбэр шороо мингэж бош ирж байгаа учраас ийшээ ингэж давхраагаа дагаж шууд гарч ирэх үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Одоо хавдрын буусны дараа ахиж хараад яг өөрийнхөө байгаа байдлаар ингэж давхраа гарч ирэх юм бол ингэж орхиод давхраа гарч ирэхгүй бол одоо ахиж бас нэг хагалгаанд орж тэрэг гүйцээж хийж өгөө гэж байна. За тэгээ намын зайгийн хувьд бол энэ хүүхд бол зөвхөн нүдний асуудалтай биш ээ. Энэ хамар нь бол бас асар их асуудалтай байна. Одоо яг хамрын дээдлийн энэ одоо дардаг үзүр дээр бол энэ бол ямар ч мөгөөрс байхгүй. За хүүхдийн хамар болон хамрыг бол 18 6-аас 8-ын хооронд бол хийхэд бол ер нь хамрын хагалгаа хийхтэйг боломжийн болж ирдэг бол энэ хүүхдийнхийг бол жоохон арай эрт хийж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол том болоод өөрөө ингээд дагаад өсгөхлээр татагдаад ирэхлээрээ хамрынх нь нүх нь ингээд өөрийнх нь нүх ингээд гараад ирэх боломжтой байна. Сая бол профессор өөрөө зааж үзүүлсэн байгаа. За одоо бол намын зай яг унтлахын байдалтай байгаа. За ингээд одоо унтлахын байдлаас сэрээд ирэхлээрээ бол ямар ч байсан нүднийх нь хавдар буугаад ирснээ дараагаар бол ахад нэг ямар өөрчлөлт гарсныг бол харах боломжтой. Одоо дэндүү их давхрааг бол татаж ойх юм бол нүд анихгүйгээр унтдаг болоод ирэхлээрээ одоо нүдний хараанд нөлөөлөх шаардлагатай учраас бас хүүхд болохоор дэндүү их татаж өгч ойсонгүй гэж манай профессор бол хэллээ. Ингээд ямар ч байсан хагалгаа бол эхний ээлжинд бол амжилттай болсон. Хүсаашаасмнийда 감사합니다. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. За ямар ч байсан бид хоёр намын цагийн хагалгаанаас гарч ирлээ. Баяртай мэдээ хагалгаа сайханд болсон. Тийм ээ. Айгуу гоё эсэ. Сая ороход айгуу эвгүй байснаа тэгээ сүүлд айгуу гоё болсон шүү дээ. Яг л бүр зүгээр л ингээл хайшлал ингээл өөмөг аваад байгаа юм шиг санагдаад айгуу тэгээ суудсан. Тэг хүн чирс энд хатар зурагт анхаардаг юм биш үү? Дөнгөж оруулчаад болов яг наад захар 3 цаг байлгүй дээ. Тэрнээс дэш хийн гэж бодож байгаа мөртлөө л нөгөөд нэг тэр нэрний өнгийг л хараа суудаг юм биш үү? Тэгвэл намын цагийн хувьд бол одоо өнөөдөр профессор нэрж үзээд таглаад өчигдөр зураг авахд бол зөвхөн нүдэндээ биш юм байна. Хамрандаа бас гажигтай байна гэж. За. Хамрны яг энэ бөөрөнхийн тэг яг энэ бөөрөнхийн ингээд мөгөрс байгаас те энэ мөгөрсний хөгжил байхгүй байна гэсэн. Тэгээд энэ нь одоо ингээд цаашаа орцсон те ямар ч юу байхгүй. Мөгөрс нь байхгүй байна гэж те. Дэндүү нүдэ анихгүй ингээд хараатаа унтаадах юм бол нүдний хараанд нөлөөлдөг учраас бас дэндүү яасангүй те их нээсэнгүү тийм учраас тэрийг бас бодолцоороо гэж. За тэгээд хамгийн чухал нь нүднээсээ илүү асуудал нь бол хамартай байгаа юм байна шүү. Тэ хагалгаа сайхан боллоо. Цаг 30 минут орчим яг хагалгаа яг эхлээл цаг 30 орчмын дараа хагалгаа ажилттай боллоо. Тэгээ одоо сэргээ хөрөөнд гарч ирж байгаа бах те. Одоо хөөрхөн охиныгоо тасч аваад ямар ч гэсэн нүдэн болохоор хавдах бах те. Тийм учраас хавдрын буулгаад тэгээд дараах зөвлөгөөг профессороос аваарай. За баярлалаа. Өстой их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. Намын цагийн хагалгаа ороод бол нэг хонж байгаа. Ямар ч гэсэн хавдар нь бол нэлээд гайгүй болсон юм шиг байна. Таны харснаар нүдэнд нь өөрчлөлт гарсан юм шиг харагдаж байна уу? Ер нь ямар санагдаж байна? Өөрчлөлт гарсан байна. Тийм. Арай тийм том болсон. Өөрөө ч гэсэн тэгээд ингээд харахад ямар байна? Арай их юм харж ийнэ гэсэн чинь харж ийн. Ингээд юу яагаад вэ? Мэдрэгдээд ингээд өөрөө тэгт тий.
Нүд нь одоо завиртай байна уу? Ямар байна? Урдныхаасаа өөр болсон байна уу? Чи юу гэж бодож байна? Өөр болсон юм шиг. Яаж мэдгэж जैन чамд? Би талаар хараад байгаа болохоор мэддэг дээ. Талаар хараад ахаалаа мэдгэж байна. За ээжтэйгээ уцаар ярьсан мөлөө? Yes. Амжаагүй. Амжаагүй байгаа. Ээж нь хөөрхөн охиныхоо хөөрхөнүүдийн бушуухан харах юмсан л гэж бодоод байгаа бах та. Тэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. Мөрөл бэлдэг юм нэвтрүүлгийн зүгээс Хөвсгөл Жимс компани Монголын органик брэнд Хөвсгөл нэрсийг одоо ингэж идэж чанамлыг идэж бие хурдан тэнхрүүлээрээ. Тий. За энэ бас шүүсэн байгаа энэ мэдээж их нутгийн юм одоо бодвол А, С витаминаар баялаг гэж байна тий. Тэгэхээр хурдхан шиг одоо дархлаагийн дээшлүүлж өгөх хаа тий. Бид бүхнийг одоо ингэж энд ирэх нөхцөл болцоогоор хангасан. За Монгол их сургуулийн эмнэлэг, ВОН одоо байгууллагын доор байдаг Сандууны International төрийн бас байгууллага, за Монгоны Монголд халбан ясны төлөөлөгчийн газар. За тэгээ манай нэвтрүүлгийн энэ олон хамт олон бол та бүхнийг одоо хурдан төргөн идгээд эх орондоо хурдан очоорой гэдгийг бол хүсэж байна. Ингээд та бүхэнд бас нэг баяртай мэдээлэлд манай бид бүхний бас ингэж энд ирэхдээ хагалгааг нь хийж гисэн Сандууны International гэдэг байгууллага бол Монгол оронд далаа байхгүй учраас хүүхдүүдээ аваад далаа үзүүлье гэж хэлсэн. За баярлалаа. Бүрээсээ баярлалаа гэж бүр илүү одоо яаж баярлснаа илэрхийлэх ч одоо мэдэхгүй байна. Энэ олон байгууллага, энэ олон хүмүүсийн одоо чин сэтгэл сингсэн ийм эмчилгээнд ирээд одоо ийм үр дүнд хүрчээ сууж байгаа улсууч чинь бүр нэр үнэхээр л баярлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгван эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани. За ингээд манай бяцхан гүнж намын заяа бол өнөөдөр Монгоны эмнэлэг дээр ирээд одоо 4-р хоноод 5-дахьынхаа өглөө одоо ингээд гарах гээд байж байна. Тэ? За хагалгаа намын заяагийн минь хагалгаа бол амжилттай болсон. Гэхдээ бол мэдээж том болохоор нь 13-4 насны үед нь одоо л хамрын хагалгаа хийчих юм бол за тэгээд хөөхөнөөс хөөхөн гүнж болно гэж эмч хэлсэн байгаа. Ямар ч байсан өнөөдөр бол одоо гарах бэлтгэлээ хангацсан, эмчээс зөвлөгөөг авсан байгаа. Цаашдаа анхаарч яваарай гэсэн юм юу байгаа? Нэг тийм онц анхаараа гэсэн тэр юм байхгүй. Тэр хамрын хагалгааны тухай яригдсан. Тэгээд нүдний хувьд болохоор зэрэг одоо утсыг нь очиод 2-3 хоногийн дараа Монголд ахуулчих болно л гэдгийгс. Хагалгаа хийлгээд өнөөдөр гарах гэж байна. Гарах чаана гэж бодохоор таны сэтгэл санаа ямар байна да? Хөшиж зорж мөрөдөж ирсэн мөрөдөл маань биелчихсэн, зорьсон хэрэг маань бүтчихсэн. Одоо эгчнэр мэгчнэртэй ярьсан, айгүй л хөөрж ирсэн өстой баярлалаа. Энэ хүмүүстэй ингэж холбож өгсөн та нарын энэ хүний төлөө гэсэн сайхан сэтгэл ингээд бүх юмны бидний өөрсдийн маань одоо охиныхоо нүдийг эмчлүүлнэ гэж энэ хүн өөрөө бас гоё нүдтэй гоё болно гэж бүх л төрөл бүх мөрөөдөл бүгдээрээ л одоо нэг ийм цогц одоо цэгт хүржил ийм одоо хагалгаанд орж ийм гоё болж лээ гэж бодож байна. Мөрөөдөл биелж байна. Аз гэж бас байна. Тийм хүн болгон энийг хүртээд ингээд хүн болгон бас энд шалгараад ингээд яваад байхгүй хатаа энэ шоос үзээд явж байгаа юм чи. Уран бүтээлчд Солонгос улсын Монгоны их сургуулийн эмнэлэг дээр ирээд 5 хоноод одоо эмчилгээ хагалгаа манад амжилттай болоод
За сөүл дээрч 2 хоноод аялаад зугаалаад ингээд нийтдээ 7 хоногийг бол бид бүхэнтэй хамт байжгаад өнөөдөр Монгол Улсынхаа зөв нисгээд одоо онгоцны буудлын дээр шүү дээ. Онгоцны буудлын автобусны буудлын дээр ирсэн зогсож байна. За тэгээд өнөөдөр явж байгаа сэтгэл ямар хөө юм да? Зорьсон хэрэгээ бүтээсэн болохоор сэтгэл дүүрэн буцаж байна. Тэгээд хүүхд маань апресанд ордоо, эрүүл сарвал боллоо. Хажуугаар нь бас маш их юм үзлээ. Соёлтой, сайхан хөгжиж байгаа орны хөгжилтэй танилцлаа. За тэгээд үнэхээр сэтгэл багтсан байна. Тий. Намна гоё эсэн үү? Ямар байна? Одоо өнөөдөр гэртээ харах гэж штэ. Гоё байна. За. Намайг хөөрхөн үстсэн баярлаа. Чамаач гэсэндээ бас хөөрхөн нийтдээ алсан чинь баяр хүргэе. За. Онцороо. За баярлаа. Гинтийн бодох бэлтгэлтэй гараг л амар дотроо догтлоод хүлээж исэн. Гинт хараад тэр нэг чи мэдсэнгөө. Миний хувьд бол 100% тэгсэн л гэж бодож байна. Үнэхээр олон жил мөрөж болох юм тий. Сайхан байна. Тэгээ чинь ч одоо баяртай. Энэ ганцаараа уйлаад энэ утга сууч. Мөрөөдлийн хурдан биелүүлчихсэн. Баярлалаа.